За 1 2 3 Hi guys. Тэрэ нэг чинь Бүдэвэн дүүн. Ингэж хэлэхгүй шүү дээ. Lip gloss And lemon drops. За дувчраа болохгүй л үзэж өгч. За манайх юу ч гэсэн эхлэхээс өмнө cheers хийчихтэй. Cheers. Зөв тойгоо яриан дундаа халах гад ч шиг зүгээр л хаяада ганц глас wine. Үнэхээр good choice. Манай охин өөрийгөө ингээ муужгаа гэж боддог болсон. Тэгээ энэ дээр ингээд сонин гараад хөвтчихдэг болсон амар сонин гайхалтай. Тэгээ өнөөдөр битэртэй коди манд бас хамт подкаст хийх. За тэгэхээр манайхаа өнөөдрийн подкаст одоо 3 дугаар эпизод 3-ыг маань пүүдэ маань ерөөхдөө жоохон хөтлөөд явуулах байгаа. Тэг яг хөтлөгчс төрөл яриад байгаа юм байл тэр сорон гэс гэж. За юуны тухай ярих гэж байгаа би ер нь юугаач мэдэхгүй байгаа шүү дээ. За өнөөдөр би болохоор ингэж бодсон байхгүй юу? Энэ хүн болгонд угаасаа өдөр тутамд ингээл жижиг сажиг тулгарч идэг асуудлуудыг ер нь хоёлаа жижиг сажиг стрессүүдийг хэрхэн даван туулдаг талаараа ингээд бусдтай хуваалцъя гэж бодсон юм. За даван туулдаг бол яах вэ гэж одоо жижиг хөтл ингээл баг дийл хийсээр агаал ирсэн байгаа шүү дээ тий. Тэгээд ерөөхдөө надад бэлдсэн нэг 10 асуулт байна. За тэгээд та хэрвээ дунд нь асуулт гарч ирэх юм бол бас асууж болно заяа. Тэгээд ингээд хоёулаа харилцсан сайхан ярилцаад нэг эхэлчихэр тэгээд нэг явцдаг штеп. Окей. За миний хамгийн ихтэй бэлдсэн асуулт. Стресстэйгээ яаж дийл хийх вэ? Октоудаа, залуучуудаа гэдэг бичлэг юм штеп. Тийм. Ер нь ихтэй өнгөл өдөр тутамд л нөгөө жижиг сажиг стресс тулгарч идэг жишээлбэл юу өмсөх үү гэдгээс эхлүүлээл ингээл хоримтлагцаар агаал нэг орой ажиллаад харж ирэл нөгөө ингээл төгжрэлтэй юутай гэл жижиг сажиг асуудалд маш их байдаг штеп. За. Эхний асуулт. За. Та ингээд бүр амар стресстэй үедээ заяа. Таны ингээд стресстэйгээ дийлэх хамгийн шилдэг нэг арга. Тасалх. Эсвэл кодигоо тэрвэрх. Би ингээд өмнө нь болохоор стресстэйгээр амар хиддэг байлаа. Тэг ингээд амттай мэдэх ч юм уу эсвэл амар хоол идэх ч юм уу эсвэл стрессийнхаа эсрэг эцсээр сүлээд тавьчихсан. Сүүлийн үед миний хашил бүр амар ирчимчсэн. За тэр ч яах вэ? Тэгээ өмнө нь болохоор би тэгдэг байсан хгүй ингээл амар хідэн эсвэл юу ч хийхгүй. Эсвэл ингээд зүгээр л стресстэй л байгаад идэх зэ. I'm so sorry. Тэгэд ингээд битэр чин дасгал хийж эхэлснээс болоод дасгал хийхээр хүний сэтгэл санаа ингээл уг нь бид нэр ингээл уншдаг штэ дасгал хийхээр сэтгэл санаа өөдрөг байдаг мэдэг стрессийг даван туулдаг мулдаг гэд. Тэг мэддэг хэрнээ тэрийг яг баталгаажуулаагүй. Тэг яг баталгаажуулаад дасгал хийх нь үнэхээр үр дүнтэй стрессийг бууруулт юм байна гэдгийг ойлгоод тэгээ одоо л ер нь надад дасгал хийх л хамгийн гоё стрессийг даван туулах. Эсвэл бас тэг чамтай ярилцдаг штэ би ингээл стресстүүл. Ямар нэг зүгээр надад зөвлөгөө өгөөч гэсэндээ биш. Зүгээр би яг ингэж байна гэдгийг хэлэх нь гоё байдаг гэх юм уу? Илэрхийлт очроо. Чамаас би шийдэл гаргах хүссэндээ биш гэх юм уу? Яна манай охин манай стрессээ тайлгч та манай охин битэрийн стрессийг хамгийн том тайлгч. Тийм кодыг харахаар бас аим хөөрхөн болдог. За тэгээд ер нь бол тийм байна. Тэгээд би чинь бас нэг тэгж нэг амар хүнтэй ярилцъя гэл бас тэгдэг хүн биш шүү дээ. Нэг амар стресстэйгэрээ. Ер нь бол хүсэх юм бол жоохон ганцаараа эхлээд нэг тийм take time хийж байгаа. Тийм. Ганцаараа байж байгаа. Тэгээд за одоо нэг арай гайг боллоо гэсэн цагтаа та нэг хүнтэй ярьдаг. Тэгээд тийм ер нь бол тэгж л стрессээ одоо гаргаж байна да. Тэрнээс иш нэг oh my god. Амар хашлж хөдөлчлөө. Харин тэглээ. Тэгээд ер нь бол тэгдэг. Тэгээ би чинь тэгэл яг шууд стресс өнгөтэй тэр дороо ер нь хүнтэй ярих юм бол айгу буруу шийдэл гаргах гэдэг. Жохон нөгөө хүндээ ингээд амар ууртай хоолны югасэр ярих ч юм уу эсвэл зүгээр ярих дургуугаа амар илэрхийлждэг ч юм уу яг тэгдэг учраас би нэг тэгж хүнтэй ярихыг хүсдэггүй зүгээр нэг жоохон байжгаад яг за одоо яг ярьжуулах юм ингээд тэгэл зүгээр бүдэд ингээд ярина. Гэхдээ би бүдэгээс шийдэл хүсэж биш зүгээр ингээд дотроо юу бодож байгаагаа илэрхийлээ тэг бүдэ ингээд тэгж гин үү те тэгэхээр яаж ин маж ингээл бүдэ асуудаг яг тэгжил ер нь стрессээ гаргах тийм ээ.
Тэгээ бас хай шопинг хийхээр үнэхээр гоё стресс гардаг. Тийм шүү дээ. Ингээд зүгээр л амар гоё байдаг. Наа чи их зүгээр гэж. Миний хамгийн бэст дарга гэх юм бол нөгөө алхах. Ганцаараа зүгээр ингээд яг ганцаараа байхаараа ингээ өөрөө өөртөө аимсан ярилцдаг юм зүгээр л алхаж байгаа юм шиг мөртлөө ингээ дотроо бүр төмөн юма бодоод ингээд өөрөө өөртөө бүр ингээ заримдаа чанга ярьцсан явж байгаа байхгүй юу. Яг аим чанга биш ч гэсэн зүгээр ингээ нэг ботроо ингээ нэг асуудлуудаа зэгцлээд зайлтгаж байгаа. Кодийг юу нийш оруулах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхгүй бол бүр яг хоолон болоо захтнаад одоо бүр яг лааж ярилцдаг өөрөө өөртөө ярьдаг гэсэн чинь. Тийм өөрөө өөртөө ярьдаг. Ер нь бол юу ах нэр ерөөсөө ингэ зүгээр юу ач хөвтдгүү ингээд яах вэ гэд нэг амар тэр бодолтой дарагдаад хөвтөд их юм бол тэгээд ихт бодол чинь чамайг идээд тийм болохоор ингэ зүгээр гараад амар гоё гадаа гоё ихт ингэ алхачихд ер нь тэгээд 95% зэгцэрчтэй шүү дээ. Тэгэл хоёлаа дараа нэг л машин дэвж байхдаа би нэрээ тэгж бодоод гэдэг нэг зэгцэрсэн 95% зэгцэрснийхаа дараа хоёлаа би бидээ ер нь ярьд юм бэ. Тийм. Тэгээд би бас нэг юм хэлэх юм мартчих. Миний одоо машинтай болсноос хойш одоо энэ миний бүр стрессийг нялга бууруулж байгаа. Тэгээ энэ нь болохоор би яг ингээл ганцаараа машинаар бэрээ явж явах үедээ яг тэр миний ингээд амар хамгийн comfortable, хамгийн тавхтай бөгөөд хамгийн ийм тайван яг тийм үе юм бэлээ. Зүгээр л би ингээл мап хараад машинаа барайл нэг ийм гоё дуу ч юм уу, пиано ч юм уу эсвэл ийм саксофон ч юм уу эсвэл өөрийн амар төс тас гэсэн дуугаа ч юм уу тавиад дуртай плейлистээ тавиад тэгээ ингээл яг тэр үед би ингээл юу ч боддгоо эсвэл заримдаа ингээл амар их бодоол тэгэл тэгсэн юм штэ гэл яг тэр машин барьж авах үед яг тэр нөгөө нэг стресс бууруулах одоо тэр me time амар их гарч ирдэг. Хамгийн тухтай байгаа тийм юу юм safe space чинь ингээд машинаа бариад явах юм. Тэгээд ингээд би машин барих ер нь дуртай. Хотын төв дотор биш л те зүгээр ингээл хурдны замаар явж байхдаа ч юм уу те эсвэл ийм төвжрэн мөчрөг үедээ ч юм уу те. Яг хотын төвд ороод ирэхээр бол стрессдэг. Тийм учраас би хөгжмийг багасгах цонхыг хааж бүх чимийг тусгаарлаа. Тэгэхгүй бол яах вэ? За цонхон голох уу? Тэр нөө цонхны чимээ ороод тах юм болоо гэж бодохгүй. Асуултнаас үзэхэд хоёлаа ер нь бол өөрсдөө хэрхэн асуудалтаа дийл хийдгээ ингээд тийг мэддэг болсон юм биш үү? Ер нь бол хүмүүс яаж дийлэх вэ гэдэг нэг өөрийгөө ингээ мэдэхгүй байгаа гэдэг ч хүмүүс. Тэгэхээр ингээд баг багаар өөрийгөө танин мэдэж олдог бахнэ. Тэгээ бас стресстэй. Стрессийн түвшин хүний насны онцлог, амьдралын хэв маягаас хамаарат өөр байгаа шүү дээ. Тэрэнд заавал би их стресстэй, чи бага стресстэй гэсэн юм мэдээж байхгүй. Би ингэж стрессээ тайлдаг, чи ингэж стрессээ тайлдаг л гэсэн ойлголт байгаа тий. Тэнгүүд ингээд бас тэгээд бид нар чинь ингээд залуу хүмүүс те ингээд ганц бие хүмүүс Америкт амьдарч байгаа маш их ажиллаж хөдөлмөрлж маш их завгүй амьдрал донд байгаа. Тэгэнгүүт ингээд найз нөхдөдтэйгээ уулзах бас хамгийн айгүй гоё стресс. Одоо ингээд маш их ачаалттай ажилласны дараа найзуудаараа маш гоё ресторан захиалга өгөөд өөрийнхөө яг эмгтэй хүн штэ би чинь залуу хүн гадаа ийм гоё юм амьдрал ийм гоё гэдгийг мэдрэхийн бас нэг ийм жижигхэн зүйл бол нүрээ маш гоё будаад маш гоё хувцас өмсөөд, өсгөөтэй өмсөөд, үнэртэй усаа цацаад тэгээ найзуудтайгаа гоё ресторанд цагаа аваад тэнцэнэ ингээд очоод найзуудтайгаа гоё хоол идээд юм яриад ингээл инээлдээд суух нь бас айгуу гоё стресс. Заримдаа нэг баармаар ороод бүжгэлдэг ч юм уу те. Тэрнээс иш ингээл яа би стресстэй дээ ууй. Яа би стресстэй дээ тамхиттай гэдэг ч юм уу нэг юм токсик стрессийн аргыг бол огт хэрэгэлдэггүй. Тохируулаад одоо уух үедээ уун гой коктейл уудаг ч юм уу тэгээ найзуудтайгаа гараад яг тэгж уулзаж бүжгэлж нэг ямар хөөрхөн болсон юм бэ миний найзтай гой харагдчихээн гэл инээлдээ тэр бас айгүй гой стресс гаргадаг. Олныг хамруулсан стресс гаргах маш гой арга. Тэгээ бас тийм уулзаад яг нөгөө амар хэцүү юмудаа ярих биш зүгээр уулзсан гутаач нөгөө муухай юмуд шууд ингээ мартчихдаг гэх юм уу. Тийм нэг гой хүмүүс байдаг штэ гой энергитэй цаанасаа л за үнэхээр яг гой одоо энэ байгаа цагаа enjoy дий. Гой цагийг өнгөрүүлээ. Өөрхөн бай өөртөө гоё харагдана гэдэг чинь ер нь бол амар гоё стресстэй тайлах хамгийн гоос гоё арга маш их хэлж байна. Өөрийгөө яг стресстэй байгаа үедээ өөрийнхөө дуртай зүйлээр өөрийгөө трит хийх нь тэ өөрийгөө шагнах нь бас стрессээ бууруулах нэг арга. Тэрнээс ишээ айгу буруу арга замаар өөрийнхөө стрессийг огт тайлж болохгүй. Гэл нэг сайхан тамхи татчихъя гэл нэг хүмүүс чи айгуух тамхи татдаг штэ вебээс орчий. Өстө ууй тасарчлаа ууй муу. Одоо тийм юм бол амар хоцрогдсон зүйл гэж боддог. Тэгэхээр аль болох эрүүлэр амьдралыг enjoydоод тэгээд ингээ гой тааруулаад
стрессээ тайлах нь зөв. Тэгэл зарим хүмүүсийн хувьд усан цэлэн, алхах нь гэл янз бүрийн төрөл байж болно. Гэтэ битэрийн хувьд бол одоогийн нөхцөл байдалд бол яг тиймэрхүү байна. Ийм тустай. Бид хоёр яг би бинийгаа стрессцэн харангуйтай шууд ингээд юу яадаг? Төвшнөө өөрчилчихдэг те өөрсдийнхөө. Төвшнийг биш нөгөө шууд хувийн хувийн орон зайг ингээ өгөөл шууд. Тийм хараа. Өөр мөдөнд өөрийгөө шилжүүлчихдэг. Тэр шууд ингээд заа ингээд юу ах юм бэ? Шууд ярилцгийг дайраад ах хэрэггүй мэн. Би өмнө гэж боддог гэсэн аахгүй ингээд хүмүүсийг ингээд хэцүүлэх амар хэцүү байгаа хүнийг харж чадаагүй ярилцах хэрэгтэй юм байна. Ярилцгийг нэг яасан зүгээр өндөр гэдэг нэг амар олон талаа асуулт нь яриулах гал тийм. Одоо болохоор ингээд хувийн орон зайг нүг сурсан гэх юм уу? Хичнээн ингээд амар дотно ямар ч харилцаатай хүмүүсээс юу нь бол тэр хүнд ингээд тодорхой хэмжээний орон зайг өгөөд, space өгөөд take your time чи өөрөө ингээд өөрийгөө имчилчих юм биш дээ гэдэг цагийг нь бас өгөх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хажуу талаас хүн орж ирээд хахаар тэр хүний чинь нөгөө олон замраагүй бодол нь ингээд цагцтай болж чадахгүй шүү дээ ер нь бол. Хүн хүнээс яахгүй одоо ингээд ярилцаж стрессээ гаргадаг хүмүүс бол өөрөө хүссэн үсээгүй чамааг асуугаагүй хатал яриад ороод ирнэ. Гэтэл яг анханасаа тийм хэцүү байгаа, докторгүй сэтгэл зүйн юм савлгаатай байгаа үедээ ярилцахыг хүсдэггүй хүмүүс бол шууд биенийхээ хилэмж тэгээд ийм өөрийнхөө үйл хөдлөлөөр шууд л илэрхийлждэг. Миний бас нэг стресс талих амар бүр цэвэрлэгээ юу? Ийм фэврит арга. Гээ цэвэрлэх. Тэр ингээл амар гоо цэвэрлчээл ингээл өөрөө яг цэмбэгээл ингээл хараал суух амар гоо шүү дээ. Үгүй. Тэгээд биний бас чамд тэгжсэн чинь нэг юм санаанд орчлоо. Би яг ингээд одоо ингээл бүх юмыг миний санаанд таарсан байгаа шүү дээ. Одоо жишээ нь ингээл гоццэг мэцэг ширээн дээр тавьсан те ингээл яг асуудлууд нэг их ингээд би асуудлаагаа өөр шийднэ гэж дотроо ингээд бодоод ингээд стрессээ бууруулах гэж ингээд оролдож тэмцэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг надад нэг юм ингийн юу гэдэг ингээд тэр маань ингээд миний буудан зурагт хоёр надад амар хэрэгтэй заяа. Энэ бол миний бүр ингээд хамгийн бас амар гоо симпл. Би яг ингээд зурагтаа голлож суугаад өөрийнхөө дуртай ютуберийг ч юм уу тэгээ зурагтныхаа артлын гэрлийг асаагаад тэгээ яг зурагтаа ингэж голлож сууж хагаад энэ хавьдаа ингэж өөрийгөө яг энэ сууж байгаа газартаа би ингэж амар өөрийгөө тухтаа олгоод тэгээ ингэж өөрийнхөө одоо кофегоо ч юм уу эсвэл өөрийнхөө идэх дуртай энэ жижиг снакнуудыг ч юм уу авчираад тэгээ яг ингэж өөрийнхөө нам тав тухайг олоод тэгээ тэр зурагтан дээр байгаа юм а би ойлгож үзэх нь чамаагүй ойлгохгүйсэн чамаагүй яг ингэж суугаал яг үзхүйдээ үзэл үгүй бол ингээл энэ хавьдаа эргэж тойр шифтэд distraction бол тийм шүү. Зүгээр ингээд. Тийм тэгэхээр надаа яг ийм айгуу гоё. Ялангуяа тэр бас намайг тухайн өдрийг тайван өнгөрүүлэхэд тусалдаг гэж магадгүй. Заримдаа ингээл нэг өглөө босоод би яг энэ дээр суугаад кофе уух ч юм амар дуртай. Тэгэхээр яг ийм симпл юмнууд бас ерөнхий амьдралын стрессийг бууруулад тухайн өдрөө ингээд гоё ийм тогтвортой сэтгэл зүйтэй одоо өнгөрөхөд тусалдаг. Тийм шүү дээ. Өглөөг яаж эхлүүлэх тэр бүр амар чухал. Би бүр энэ дээр амар саналагддаг заяа. Нөгөө нэг сэдв маань гэхдээ ингээд угаасаа ингээл үргэлжлүүлж явна шүү дээ. Би бас найдахын дээр чинь за дараа нь ярив. Миний хувьд өглөөгөө ингээд өмнө нь сайхан шүү дээ. Ер нь бол сайхан өнгөрсөн жил ч юм уу. Би хүртэл ингээд өөрийнхөө өглөөг муухай эхлүүлдэг гэсэн байгаа байхгүй ингээд таныг дөнгөж сэрж яхад ч ингээл нэг уур уцаартаа тий яатсан мэддэхгүй ингээд таны өдрийг бас ингээл тэр чиг дөрвөн жилж байгаа шүү дээ. Тэ хоёул нэг тийм яриа авсан шүү дээ. Чи ингээд миний өдрийг ч гэсэн ингээд байна гэд. Тэрнээс хойш ингээд би өглөө нөгөө босоод амар юмнууд амжуулдаг болцсон шүү дээ. Тэгмэд өглөөгөө ингээд амар гоё өглөө хийх ёстой бүх зүйлээ амжуулаад бүх юм ингээд дан олчж байгаа шүү дээ. Тэгээ өөрийгөө бэлдээд ингээд ус мус цаана ороод нүгэрэндээ юм төрөхөд яг ингээд тэр процесс намайг амар хацлагалтай болгодог. Тэгээ би өглөө яаж илүү их юм амжуулах уу? Тэгээд тэднийг ингээд accomplishment санагддаг заяа бүгдийн дуусах чангууд. Өглөө бослоо одоо жишээл заримдаа кодыг гаргах чинь заримдаа ингээл таныг хүлээгээл гарахгүй хоолой бэлдэн өглөөний цайгаа бэлдэн тэгэл ингээл таныг ингээл босч ирээл ямар гоё бийцэн гэж хэлэх чинь хүртэл ингээд миний өглөөг амар гоё эхлүүлдэг. Тэгээд тухайн өдөр ингээд өглөөгөө маш гоё тайван эхлэх гэждэг. Яг үнэ. Тэгээ эн чинь ингээд энд эдгээр бүх юм зүйлүүд бол яг энэ стресс гэдэг байгаа зүйлтэй амар уялдаа холбоотой. Одоо жишээ нь пүүдэ ингээд бит хоёр ингээд амар навсаатлаа унтж байгаа хэвээр цагаа тулгаж босоод юм ч идэж чадахгүй ингээд хам хамаг юм мартаал ингээд гарах юм бол тэр хүний өглөө ямар олигтой эхлэх юм те ядчил өглөөний цайгаа уугаагүй хүний бүтээмжинд бага өлснө уур нүрнэ өлсөд хамаа замраагүй мэднэ. Тийм хамаа замраагүй мэднэ гэдэг чинь тааргал нь ер нь бол ингээд айгүй
уялдаа холбоотой жижигхэн нэг юмнаас болоод бүх юм өөрчлөж байгаа гэсэн. Тэгээ тэр яагаад би өглөөс эрэхтэй ингээд битгий ууралж сэрээд бай гэж пүдэтэй анх ярилцах болсон шалтгаан бол надтай холбоотой. Би 10 жилд оюутан байхдаа одоо хамаатныхаа манай найз идэг нөмөө гэд хамт амьдардаг байсан. Тэгэл ингээл одоо чи бит хоёр шиг л яг ингээм хамт амьдардаг байсан байхгүй өдөр шөнө өглөө оройгоо хамт бит хоёр. Тэгэл агаа бид гур ингээд тэгэл би ингээл өглөө ингээл сэрэнгүүт нөмөө болохоор сайхан амарснууд арай гэл тэгин заяа. Би ингээл өглөөс бол амар ууртаа сэрнэ ингээл дүнгэж сэрсэн ингээл. За тэгээд би ингээл өглөө сэрэнгүүт ингээл хөмсгөө зангитаал ингээл дуурж муурахчгүй за ингээл амар уурт ингээ харахад л бүр ууртай. Тийм ч царайч нэг ингэхдээ заримдаа үнэхээр уурт харагддаг шүү. Тийм тэгэл ингээл айгүй удаа амьдэрсэн юм аа. Одоо 1-2 жил амьдэрсэн заяа тэр байдлаараа. Тэгсэн чинь намаа надаа нэг өдөр яг тэгтий дараа найз нь чамайг уурлуулах гаагүй шүү. Миний найз ингээд өглөө босохдоо яагаад ийм амар ууртай ингэж сэрдгийг. Тэр чинь ингээд намайг хүртэл агаа бит хоёрыг айгүй тухгүй болгодог. Хүн өглөө амарч сэрж иж гоё инээгээд хэлүүлвэл чи тэр чигтэл инээ штэ гэд надад хэлчихсэн байхгүй. Тэгээ би ингээл яг өөрийгөө анзаарсан чинь шууд ингээл хүн хэлэхгүй бол тэрийг ингээд мэдгүй байгаа хгүй би. Тэгсэн чинь ингээл би нэрэл өглөө амар муухай ууртаас ирэл хүн сайхан амарсан уу гэж ахт чи хүнтэй сайхан амарсан уу сайхан амарлаа гэд гоё хэлчих чадахгүй те. Тэгэл би яг хүсээ нэрээ би ямар муухай юм бэ гэж өөрийгөө бодчихсан байхгүй. Тэгэл тэрнээс хойш би өглөөг амар гоё ингэж босоод өглөөний минь сайхан амарсан уу гэлтэй ингээл бүдэ хүртэл ингээл вики өнгөт орчлон минь ингээл айгүй хөөрхөн сэрэж мэрэн заяа одоо тэрнээс хойш тэгдэг болсон. Тэр чинь ингээд айгүй энгийн сонсогдож байгаа хэрнээ маш том зүйл. Энэ бол айгүй том зүйл. Тэгэхээр бас тэрэн дээр хүртэл ингээд анхаарах хэрэгтэй юм бэл. Тэгж ойлооч нэг өглөө угаас нэг стресстэй болох шалтгаан чинь өмнөх нөгөө ойлоо бахан олуулаа ингээл амьдарч амьдрал нөгөө нэг тийм хэцүү нөхцөл бас холбоотой. Тийм нөхцөл байдалтай бас холбоотойсэн. Тэгээ ингээд бит хоёр өөр өөрсдөө гоё байж чадах юм байна гэдэг одоо ухаарчиж байгаа шүү дээ. Тэнгүүтээ амар бит хоёрыг илүү их ярилцдаг болсон. Тэг ингээд яг бүх юм амар гоё ярилцдаг болсон. Тэрнээс хойш нэрээ стресстэй юм бол нэлийн багассан юм байна. Тийм тэгээ ягаад гэвэл би юунд дуртай дургуг пүдэ мэднэ. Намайг юу хийхэд дуртайг мэднэ. Намайг ядчил ингээл би өглөө юу идвэл миний ходоод өвдчихдөг үлээ гэдгийг хүртэл мэдэн заяа. Би ингээд жишээ нь одоо ингээл машинд ороод хаашаа явах байгаагаа мэдж байгаа бол пүдэ миний уцаг аваад шууд мапа хийждэг ч юм. Ингээд зүгээр намайг яг чи тэгчээж төхөө чи ингэчээж төхөө гэж хэлээгүй байхад бит хоёр ингээд нэг нэгнийхээ пүдэ угасаал тэх бах, дараа угасаал тэх бах. Пүдэ угасаал энэ дургүй байна, энэ дуртай байна. Яг ингээд нэг нэгийг амар ойлгоод ингээд пазл шиг явцдаг болохоор бас илүү амар. Тэгэхээр тэр нь бит хоёрыг яагаад бит хоёрыг тийм болгосон зүйл гэвэл нэг нэгнтэйгээ ярилцах, нэг нэгнтэйгээ ингэж бит хоёр хизээч бит хоёрын одоо үнэхээр яг бахархалтайгаар яг нэг хийлж чадах юм бол юу вэ гэхээр бит хоёр хизээч нэг нэгэн лугаа асаж дүрлзэж амьдралтаа тэгж ууралж хэрэлдэж үзээгүй. Нэр чи боддоо чи юу гэдэг байгаа чи өөрийгөө юу гэж утсан гэдэг ч юм уу тийм им ассан одоо нэг юм амар муухай файтыг хэрүүлэг бит хоёр ер нь бит хоёр гэж ер нь хинтээч тэгж хийж үзээгүй. Нэрээ хэрэлдэж тийм байгаа тийм. Зүгээр ингээл яг уурлалтаж ингээл тайлт дуу муугаа ураагаал дуухгүй зүгээр уурлахаар шууд дуугаа ураагаа бит хоёр ингээл ингэдэг ч юм уу. Тийм юм бол мэдээж байдаг. Гэтэ ингэж нэг нэгэндээ маш муухай үгнүүдийг бит хоёр хизээч хэлж үзээгүй. Яг ийм аимшигтай одоо хэрүүлүүдийг бүр энийг бол бүр үнэхээр бахархалтайгаар хэлж чадна. Манай гэр бүлд тийм зүйл байхгүй. Бидний хоорондын харилцаанд бүр хизээч тийм зүйл байхгүй. Тэгэхээр ингээд бит хоёр бол ихчдүү гэж энэ хоёр ихчдүү юм чи угаасаа дотно гэж бодож иж магадгүй. Гэтэ пүдэ тустай хувь хүн, би тустай хувь хүн. Тэгэхээр хэрвээ та байх юм бол таны одоо найз нөхөд таны хүрээлж байгаа хэн байдгийг тэр бүх хүнтэй яг энэ зүйл бол айгүй холбоотой гэж бодож байна. Тийм үнэ. Тийм үнэ гэж. Гэтэ тэрнээс өмнө ч гэсэн нөгөө нэг юу гэдэгсэн шүү дээ. Хойлоо нэг ярилцдаг байхдаа ч гэсэн ер нь ингээл стресс жуурсан үед ингээд их амар хэцүү санагддаг гэсэн шүү дээ. Ингээл би хойлоо дуугаа ураачихаар нэг хэцүү мэдрэмж надад төрдөг гэдэг нэг хэлсэн айдагтай ярахасаа. Яг айдаг за ингээл яна уралцдаг ингээд уралцсан багт юу ч хийж чаддгүй энд нэг юм айдас байгаад байдгаа гэд. Тэгээ бит хоёрыг ингэж ярилцахаас өмнө би бинээсээ ингээл цухтаал ингэж явдаг гэж хагаад нэг өдөр яг
яг энэ сэдвийн талаар ярилцаа. Тэрнээс хойшоо ингээд явахгүй тайван болсон юм тий. Тийм. Тэгээд ярилцсан гэдэг чинь өөрөө одоо ингээд шархалцсан байгаа шархан дээрээ чи шархны лент дагаал нагаал ингээд тухайн үед аргалаал нагаал ингээд яваадах юм бол ингээд доороо ингээд айгүй хуримтлагдаад тэр үнцийг ингээд юус эдгэж чадахгүй. Тэгээ ярилцсан гэдэг нь өөрөө шүү дээ. Тэр шархыг гоё ингээд эдгэрүүлээд хуурайшуулад ингээд бүр гоё эдгээгээд тэгээд ингээд явах тийм үнцийг тавьж өгч байгаа байхгүй юу? Яа. За дараагийн асуулт эхний асуултан дээр бүр 1000 жил болчлоо тий. Энд гэхдээ бараг асуултнуудад бүгд нь хариулт явуулсан байдаг нэсэ. Миний хоёр дахь асуулт болохоор ингэж байгаа байхгүй юу? Daily routine or habit гэдэг жааш тэ ингэ стрессээ менеж хийх тусалдаг daily routine and habit. Тэгвэл яг л бид хоёрын өглөөсөө хийдэг юм. Яг тийм юмнууд боолоо авчиж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Ер нь бол тэгээд жижигхэн ингээл хамгийн яг чухал юм бол хизээч за дараа 7 хоногоос за маргаашнаас гэдэг ойлголт бол хизээч хүнд байхгүй. Яг одооноос л гэдэг ойлголттой байгаа юм билий. Тэгэл одоо бид хоёр ингээл ярьж байгаа ингэж саяхан штэ ингээл те би ингээл нэг өдөр шийдэл жимд явлаа би гэл бүдэ чи яг хаяа нэг ингээл орон гарын гэртээ засахлаадаг би жимд явлаа гэж бүртгүүлээл би 6 цаг тусал бүдэг унтчихт нь гараа авчина. Тэгээл ингээл сток гоён жимдээ орж ирлээ гэд нэг 7 хоног яг тэгж явсан тий. Тэгээд энэний миний хийгээд байгаа энэ зүйл бол тэр ингээ бүдэд бас ингээ нөлөөлөөд хойлоо хамт явъя. Би ч гэсэн өглөө тантам 6 цагт тусъя. Тэгээд ингээ бид хоёр хамт явдаг болж байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь ингээд баг багаар ингээл тий уналттай бослолттой ингэж явсараагаад тэгшэрдэг. Хамгийн гол нь маргаашнаас эхлэе нөгөөдрөөс эхлэе гэсэн юм байхгүй. Тэгээ ингээд маш олон нэг л хүчин зүйл яг бидний стрессэнд нөлөөлнө гэсэн ойлголт хизээж байхгүй. Тийм шүү дээ. Ер нь хүн стресстэй тулвал юм бүхнээс стрессж болно шүү дээ. Эсвэл ингээд хажууд хүн айгу чимээтэй мэдвэл гэд ингээд түүртдэг ч юм уу. Жижигхэн юмнуудаас хуримтлагдсаар байгаа тэр чинь ийм том бөмбөлөг болж хуурж байгаа болохоос ш. Зөвхөн одоо ингээд нэг том асуудал гарч ирэл тэр хүний өдрийг нураана гэж бол байхгүй шүү дээ. Тийм. Тэгээд ингээд таны юу идж байгаа, дасгал хөдөлгөөн хийж байгаа, хүмүүстэй яаж харилцаж байгаа, өглөө яаж сэрж байгаа, утсан дээрээ Facebook ороод ингээл амар их ховж үзэл ингээл юм авж байгаа юу, эсвэл одоо юу гэдгийг те та хэрвээ маш их муу дуршилтай бол ч юм уу ингээд яг таны амьдралдаа хийж байгаа яг бүх зүйл яг ийм стрессийг даван туулах, стресстэй холбоотой бүх зүйлд ингээд оролцоод явж байгаа учраас яг нэг дор бол ингээл хүн шууд л тэсвэр хүн болно гэж байхгүй зүгээр л гоё ингээд хичээ. Тэгээ ямар нэг байдлаар нэг степ хийтэй нэг үйлдэл хийх хэрэгтэй. Тэгээ тэр нь ингээд гоё нөлөөлөөд та өглөөний цайгаа уудаг бол өглөөний цайгаа уудаг бол өглөөний цай бас хүний амьдрал нэр үнэхээр амар том нөлөөтэй шүү манайхаа. Тэгээ юу идэнэ гэдэг сонгоно гэдэг бас маш чухал. Тийм. Өглөө босвол зүгээр нэг хонцон хоолоо идэл тий эсвэл өглөө босвол шууд амар хям талхаа идэл. Тийм тэр чинь ингээл тонцоо олжод өглөөний цай юм те. Юу бараг тийм ерөөсөө байхгүй яг юм идчихье гэдэг утгаар биш. Өглөөний цай ингээд юу болох хэвээр тийм гол болох хэвээр ийм гоё өглөөний цай идээд өглөөгөө ингээд гоё эхлүүлчихгээд гоё тавгалсан хоол харахад хүн ямар гоё байдаг л тий. Яг тэгж тавглаад идэхэд тэр бүхэн чинь ингээд чимаг өөрийгөө ингээд стрессээс хамгаалж байгаа эмчилгээ болж байна гэсэн үг. Тий. Тэгээд нөгөө нэг ингээд бид нэр ингээд жижигхэн юмнуудад аягүй стрессддэг штэ. Тэгэнгүүт ингээд та тэр юмд стресстэд уурлаа гэд яг тэр зүйл чинь ингээд хэр их одоо үр өгөөжтэй үр ашигтай вэ гэдгийг бас бодох нь аягүй зүг байгаа байхгүй. Жишээ нь ингээд бүдэ бид хоёр өмнө ингээд цагаан хувцлуугаа ч юм уу ингээд юм асгаал. Тэсээ наадах шиг болчихсон шүү дээ. Тэгэл яг ярих гал би танаас ингэж суучихсан. Өмнө таныг ингээд бодор хийдэг байсан тийм жижиг юмнууд одоо та ингээд ерөөс таах болцсон гэдэг. Өө ам окей. Юу юм бэ гэж боддог болсон асуудлуудыг юу вэ гэж хэлсэн чи яриад онсноо. Би бас яг кофег ярих гал. Тэгсэн чи ингээд юм масгаал тэрэндээ стресстэй ч юм уу те. Тэнгүүд ингээд би яг тэрэнд стресстэй яах вүлээ? Харин яг юу өгөх юм надаа. Тийм зүгээр л би өөрийгөө зовоно. Гүй яах вэ хасгараал үсттэй те. Тэгэл угаагаал арилахгүй бол тэр л үзээ арилвал тэр л үз зүгээр л ингээд хувцас штэ те. Би яг тэрнээс болж өөрийнхөө энэ тархины хэдэн мянган гисийг өхүүлэх ямар хэрэг вэ те. Тэгээд бас хамгийн том жишээ кодыг аваад удааг байхад манай кодын үс нь ундгүй байсан. Тэгээ би бүр тийм үс унах юу яах юм заваан байх ингээд бүр
аимшигтай ингээд стресстэй гэсэн аахгүй юу. Тэгээ Монгол тахаж гэсэн яг тийм штэ. Тэгэл манай агаа хүртэл ингээд нөгөө ус мус ингээд амар түдгийнд амар цэвэрч өрний юм цэвэрч байгаа даа штэ. Тэгчингүүд ингээд гинтл кодыг ус асар ихээр унж эхлээл бүр ингээд хаасайг унаал миний хувцас хунар хоол унд ингээд одоо ч гэсэн ингээд хаасайг. Тэгээд тэрнээс олж стресстэй л өдөр болгон мөлхөж чалаа байгаа л стресстэй л бүр амар стресстэй гэсэн бидний хэсэг бүр ингээд яах вэ би энийг гээл бүр ингээд үсийг нь унгахаа болиулах юм хайж магаал ингээд баг кодыг үз ядах гэдэг юм хаашин тий. Тэгэл ингээд одоо намайг манай кодыг үз хизээч тэр үеих шиг бодор хийхэ болцсон. Ягаад тэгэхээр ардаа ямар хөөрхөн гэж би бүр ингээд үсийг хараад хайр үрдэг заяа. Үгүй энэ үсийг яах юм те ингээд бид нар цэвэрлэн тэгээ болоо зүгээр л цэвэрлэн гэдэг чинь харин ч баг кодыг үс бид нэр гэртээ өдөр болгон чигтэй цэвэрлэгээ хийхэд хүрэж штэ. Гой зүйл байгаа тий. Би бас анх ирээд нэгэ буцаа гэл кодид би өстө өсөнд нь стресстэй л ингээл байга өдөрт 2-3 шалаа угаал ингээл гэл би тэгэл яг нэг сар бол гэж амар стресстэй л тэрнээс хойш би кодигоос хизээч нэг ч минут холж үзээгүй ингээл хамт унтаал баг үргэлж унтаал тэврээл ингээл амар тэг нэг ворт. Тийм ингээд кодыг биднэрт ямар гоё мэдрэмжийг өгдөг лээ те манай нохоо ингээл кодид ганцхан бид нар л байгаа биднэрт бүх юм байгаа гэдэг шүү дээ нөгөө нохоонд. Тэгэл ингээл хөөхөн нохоо гараал үгүй ингээд намааг л харж амьдарч байгаа ийм хөөхөн бүр ингээл нүдийг харахад л аим хөөхөн хайр өрөм тэнгуут би ингээл үснээс нь олж стресстэй л яах юм те. Зүгээр л тэрний оронд би ингээл тэрийг ингээ хүлээн зөвшөөрөөд кодигийн маань ус угасаа л ундаг би энийг ингээл цэвэрлчин те ингээл тэрэнд өрөөсөө одоо ингэж асуудал гэж харахаа болцсон. Тэгэл харин ч зүгээр ингээд кодийнхаа үсийг самнаад ус уналтыг нь багасгачих. Бодон дээрээ ингээд ийм юм тавьчих. Энэ бол яг кодийн үстэй холбоотой. Буйдангаа нэг гой буйдан хамгаалах гэж энийг аваад тавьчих. Тийм тэгээ ингээл энэ дээр манай кодыг хэвтгэл л дээ. Ингээл зүгээр штэ яах вэ ийм хүүрхэн амтан. Тэгээ ингээд чиний амьдралд энэгээр юу л гээд байгаа гэвэл стресстэй чиний амьдралд ингээд одоо сайжрах юм гэх юм уу сайжрах юм өгч чадахгүй эсвэл ямар нэгэн шийдэл олж чадахгүй болвол битгий тэрэнд стресстэй те яг ингээд стресстэй чи яах юм гэдгийг л ингээд бодох хэрэгтэй гэх юм уу хүлээн зөвшөөрөх хэрэгтэй зарим зүйлсийг тийм юу гэх зүгээр л амар энгийн юм энгийн амар чийл байх болох биш бүх юмыг гой зүгээр хүлээн зөвшөөрөөл надад өө ингээд өөртөө наахгүй юм аагаал наахгүй мугасаал ямар чамд ямар ч байдал яахгүй. Би нөгөө нэг анх нөгөө угаасаа ингээл цагаан хувцруу юм асах бүр ингээл ёо гэл нөгөө угаасаа айгу муухай мэдрэмжтэй яг үнэхээр яг ярих юм бол айгу муухай мэдрэмж тэгэл угаагаал хичнээн угаасан ч тэр чинь арилахгүй ингээд толботой үлдэнэ. Тэгээ ингээд би ингээд өөрийгөө гинтл анзаарсан заяа гинт ингээд нэгэнт л ингээд асуусан юм чинь ингээд удаан хугацаанд стрессж байгаа ш тэрэндээ ингээл өдөө хүртэл тэнгүүт нэг л өдөр би ингээд амар авсан үнтэй гой цамц руугаа кофе асгачихад би тэрэнд ерөөсө бодор дуулаагүй. За тэгээ би бүр өөр хөөх би намайг энэ бодор хийх болцсон байж таа гэж би гинт мэдсэн байхгүй юу ингээд яг нөгөө арисагаас авсан гой буталк руугаа амар кофе асгах байхгүй юу жагаад машин дотор явж байгаа. Тэгээ намайг тэр ерөөсө бодор хийгээгүй. Тэгээл би за намайг ийм жижигхэн юмнууд намайг ингээд бодор хийх болцсон юм байна. Би ингээд өөртөө амар гой том амжилт гаргачих гэж утсан байхгүй. Гэтэ энэ чинь яг тухайн үед би энд стресс яах одоо л бэлчээ гэж болоогүй. Аажмдаа ингээд багасаар агаад тэгээд тэр намайг ингээд миний тархин дотор байдаг асуудал биш болчихсон байхгүй. Надаа өөр төвлөрөх анхаарал хандуулах хэвээр чухал зүйлс байгаа. Энэ бол яадаг ингээд болж л яддаг тийм энгийн жижигэн зүйл гэж боддог. Яг үнэ. Зя. Дараагийн асуулт. Яг энэ түрүүний хойломтой ярьцсантай айгу холбоотой юу байгаа гойлон дээр ярьсан шүү дээ. Та ингээд яг амар яах вэ гэсэн үедээ ингээд би хариулт мэдээд байгаа болохоо гэхдээ асуучих заяа. Гэсэн үедээ та ганцаараа байхыг илүүд үздэг эсвэл зүгээр л хинтээ хүн амьтантай ярилцахгүй ч гэсэн хүмүүсийн эргэн тойронд байхыг та илүүд үздэг үү? Хүн үедээ л угсаал ба ганцаараа байхыг илүүд үздэг. Энэ бол яг би ингээд нэг хажиг зожигдоо биш л те. Зүгээр ингээд олон юмас урьдчилан сэргийлэх болон өөртөө зүгээр ингээд би анхнаасаа л яг тэр нь миний хувьд зөв стрессэд талих аргуудын нэг учраас миний одоо хувь хүн яг л тийм байдаг. Тэгээд бас энийг бол хизэж дурдахгүй болохгүй гэр бүлийнхантайгаа ярих бол зүгээр л төгс
маш гоё хоол идэх бол бас төгс стресс гаргах. Энийг бас дуртахгүй ч болохгүй. Ээжтэйгээ аавтайгаа ярих, агаатайгаа ярих те гэр бүлийнхэндээ ярих бол хамгийн төгс бүр стрессийг гаргаж гадагшлуулдаг зүйл. Цаагуур нь хүний стрессийг зайлуулж идэг зүйл. Зүгээр л ээжтэйгээ юу ярихаа мэдэхгүй, аавтайгаа юу ярихаа мэдэхгүй байгаа. Зүгээр ингээл те би өнөөдөр тийм хоол идсэн. Тэгсэн чинь бүр тэгсэн чинь би тийм хоол идэх гэсэн чинь бүдэд тэгээд гэж ярих маань өөрөө маш гайхалтай зүйл. Тэгээд бас өөрийнхөө дуртай хоолыг маш гоё хоол идэх. Хоолноос ингээд гоё амар гоё өөрийгөө трит хийгээд тэндээс таашаал авах маань бас айгу гоё. Юу. Яа. Яг хоол ирсэн чинь ингээд инээдэн цанаас бүлгэлж ядаад барьж ядаад байгаа. Гэтэ үнэхээр амар хоолнд үнэхээр дуртай хүн заяа. Үнэхээр дуртай хүн. Би бүр жоохноос юм байсан. Би ингээд бүр энийг ярьж үгүй заяа. Би хамгийн анх удаа амьдралдаа 3 дугаар ангидаа хоол иж үзчихсэн. Ээж аав гадаа ингээд нэг нэг юм байшин бариад завгүй. Тэгээд ээж болохоор ингээд хаашаачлаа гатгшаа гарцсан байсан нэг юм цуглуулах гад. Тэгээ гэрт ингээд ээж ирээд хоолоо ингээд гисчээгээд мах гаргаад тавьсан. Би тэгэл жоох хүүхдюм чинь тэрийг үүний мах яадаг махыг мэдгүй. Би ээжигээ эрэхт нь хоолны нэгэд хоолоо игээд тавьсан мэй гэж бодоод би бүр хамгийн анх удаа амьдралдаа би анх удаа гурил зурж үтсэн. Анх удаа тэр мах өшгөлж би 3 дугаар ангийн хүүхэд хоол хийж үтсэн байхгүй юу. Тэгээд би тэр махыг ингээд өшгөлөөл ингээл амар том тогоонд дүүрэн буцалгаал өөрөө гурил зураа тэр гурилыг бол баг эрэгтэй хүн жилдэж чадхааргүй тийм хатуу гурилыг анх удаа зурж исэн. За би бүр ингээд яс баг ингээ хүн шидэх юм бол баг хүн зогч алхаар заа. Ингээл энэ юм жоонхуу анх удаа 3 дугаар анги хүүхэд гурил зурж ингээ боддоо та нар чи хэд настай 9 настай? Тэгээд өмнө хизээж хийж үзэж байгаагүй. Тэгэл ямар ч сан тэр би гурлыг яасан тлийн ямар ч сан аргалаад ингээд хайрж мээрээ тасалж масалсан заяа. Тэгээд нөгөө нэг хамгийн амар нөгөө миний хөшгөлсөн мах шүү дээ тий. Нөгөө хатууны мах байсан. Тэгээд тэр нөгөө хатууны мах чинь нэг юм аим шигтэй үнэртэй тэрийг нөгөө хуурах цов мов хийж идвэл ер нь айгүй зүгээр гэж ингээд монголчууд үздэг шүү дээ. Тэгсэн чинь би мэдхгүй юм чинь нөгөө нэг ийм аврах том махыг чинь бараг бүтнээр нь хөшгөлөнгүүтээ нөгөөтгийгөө шүл ингээд хийгээд нөгөө нэг аимшигтай гурлаа дээр нь хийгээд тоогоор дүүрэн баг хідэн нэг айлын хідэн өдөр хийж идэх махаар ингээд тэр шөлтөө адууны махтай шөлтөө бол хийжсэн би тэрийг мартдаггүй байхгүй ингээд шалх гэж баг ингээд унахгүй тийм шөлтөө бол анх хийгээд тэгээл одоо тухайд яасан ямар ч лээсээ аав ээж маань ингээд аргалал идсэн л байх заяа. Анх удаа тэр бол миний ингээд мартагдчихгүй хайр нүрсэн баг. Хоол хийсэн ингээд мүчтэй. Тэгээ яг тэрнээс хоошоо би ингээд гурлыг ингэж зурах хэрэгтэй юм байна. Энэ адууны махар чинь шүл хийж болдгоо юм биш үү? Гэт ингээд миний хоол их гараа эхэлсэн байхгүй. Тэгээ хэрүүчи сандживэл ингээд би миний хоол их чадвар жил ирэх тусам улам сайжирсаар байсан. Тэгээд би 10 жил ер нь ахлах ангид орчоод амар их юм донат ч юм уу талах хийх те талах гэрт би бол дандаа талах гэртээ барьждаг гэсэн санаж байна. Янз янзын ингээл гой гой хоол дандаа туршиж үзэх төмсний учрал мочмал юу гэдэг тийм гой гой хоол баярын өдрүүд мэддэг ч юм уу дандаа тэгж хийдэг гэсэн. Гэрийнхэн ер нь ганц туслах үйл ажиллагаа хийдэг гэсэн. Гэрийнхэн ганц ахлах тогооч нь байсан. Тэгэл дахиад шарах, пицца хийх, тэгэл хавирга мавирга шарахтай ингээл янз бүрийн хоолыг ингээл бичлэг үзэж хийн, номноос заавар харж хийн. Ер нь ингээд бүр анх би бүр ингээд хоол хийх амар дуртай. Тэгээ миний хийсэн хоолыг хүмүүс ямар гоё юм бэ гэж идхийг харах бүр амар дуртай байсан. Тэгээд яагаад тэр маань болцсон бэ гэхээр оюутан болоод яг миний гэрт үйдэг шиг тийм гоё манай гэрийн миний төрсөн гэр шиг гоё галтгоо надад байхгүйсэн. Тэгээ миний төрсөн гэр шиг гоё ийм бүх тийм ээж аав маань ингээл хөргөч юм хах цацтал нь аваад өгчдөг. Би чи оюутан болол оюутан хүн чинь ямар ах хэлт те. Тэгээ тийм байсан болохоор ингээд тэгэл оюутан болол ажил хийж үзээгүүлдэг би оюутан. Үзсэн юм бодлоо ирчлээ. Тэгэл ямар ч юм хязгаарлагдмал нөхцөл байдал хичээл гээл хоол хийхээ жоохон болсон байдаг. Гэтэ бол би стил бас гой хоол хийх тийм хүсэлтэй дуртай. Яг хаяа жоохон хориглуулдаг л болохоос. Ингээ хориглох юм. Ингээ жоохон ажиллагаатай гэж бас донготуулна. Үгээр дампиус өөрөө чинь гар хорог ядарчсан гэж хэлдэг. Тэгээд бас юу ярьж байгаа юм сэтгэлөө орлоо. Тэгэхгүй нөгөө хоолнд дуртай хоолны стресс гэсэн чинь зүгээр хоол яриад хоолны түүх хамаг юм яриад толиомор сонирхолтой л байгаа зү бас. Би танд анхны хоол хийж төх ярьлаа. Үгүй. Чинийх чинь нэлээ хойно хаа. Би ер нь чамаг хоол. Би жоохон бахта хийжсэн. Хийжсэн нэр нэг за бүр яг 3 дугаар анги биш 6 дугаар анги заяа. Хамгийн анхны хоол. 6 дугаар анги чинь чиний анхны хоол юм уу? Тийм. 6 дугаар ангид чинь пицца хийдэг байл шүү дээ. Тэгээ заяа 6 дугаар анги
Цөөн заяа дараагийн хошилтой бол заяа. Би тэр амар хоёрыг амар санаж байна. 6 дугаар ангид болохоор зүгээр ягаад ч нэг тийм гоо цөөн хийж үзэх зориг төрөөд. За. Тэгээ ямар ч тал нэг үйл явдлаа хийгээл заяа бас нөгөө ясчих хурлаа зураал заяа. Аа. Үгүй. Тухайн чи би юу яасан? Мах дэлгүүртэйсэн тэгээ нөгөө тассан хурл. Сэрлээ. Тассан хурл ашиглаад тэгээ тэрнийхэн тогоотон таалын шатаага тогоо хайсан. Чиээс тэгжсэн юм уу? Би нөгөө өмнө нөгөө зуны жижигхэн байшинд цовын ээж гадаа сакс тоглож байгаад мартаад ороод ирсэн чинь гэрт маань юу ч харагдахгүй болтлоо. Тогоо маань түлхлээ. Би яг тийм эцэст тэг бүр хав хаар ингээ яс болоод тэгээд тэрийг маань ингээ тогоо маань хайжсэн шүү дээ. Би бас тийм тогоо хайжсэн шүү дээ. Хөө за яг хөө тэнцээ би. Тэгээд хоёр дахь шүлтэй бол заяа манад ингээ хөдөлмөс хүмүүс ирээд тэг би ингээл амар мундаг хүн болол манай аав ээж ингээл амар хүмүүстэй айлдаг штэ тэг аав жарыг байхгүй тараад сайхан хоол идэх чинь тэр хэл зориглоо заяа. Яаж өтөвтэй шүлтэй болно тийм баг ус гэдгийг. Юу нөгөө нэг юм том би наадах чинь санаад 5 6 литр нөгөө нэг тийм юунд баг 10 литр усыг заяа. Нөгөө 10 литрийн тогоод баг дүүр усыг тэг ингээд хүн ямар тач ногоо могоо юмнуудаа хийгээд доороос нь баг түүгээд ингээд шүүж доороос нь нэг амтхуу нэг идэвчтэй юмнуудын нэг түүж аягалж өгчсөн юм санаж байна. Нэг нохоо хоол шиг нэг юм хийтэн заяа. За. Тэр ч яах вэ? За. Бүр сайхан дэлийгэл хазаагаал хэвээр юм ч. Гэтэ бүх асуултанд нь бүр хариулсан байл яах вэ? Тийм бүр ингээд яг хазааж явсаар агаад. За. Тэгвэл чи ингээд стресстэйгээр чиний хувьд хийдэг одоо буруу зүйл юу ах вэ? Буруу зуршлаа. Тийм одоо стресстэйгээр ингээд буруу юм хийдэг ч юм уу? Буруу юм хийдэг гэж ерөөс тийм байхгүй хаа. Юмны бодлоор яг тухайн үед юу яадаг. Гэтэ яг энийг сүүлд амар анхаардаг болсон л тоо. Иргэн тойрныхоо хүмүүс талдаахгүй байх гэж амар хичээдэг ч гэсэн ингээд өөрийгөө яг контрол хийж чадахгүй нэг тиймэрхүү гарч ирэн штэ нэг тийм бухимдлаа ингээд гээд бүр байрж ядаад нэг юм уу гарч ирээд тэгээд заримдаа ингээд нэг муухай үг хэлэхгүй ч гэсэн яг нэг тийм хоолойныхоо муухай өнгө айсыг ингээд дарж чадахгүй ингээд танд нэг муухай сэтгэл төрүүлэхээр үг хэлцдэг ч юм уу тийм. Нэг зүгээр үг хэлэхдээ хоолойныхоо өнгө айсаа ингээд өдөрдөж чаддаг гэх юм уу. Тэр л яг буруу зүйл ах. Тэрнээс шиг нэг амар тийм бол байхгүй шин. Надад бол байгаа. Би нөгөө өөрийн мэдлгүй уруулаа ингээд зулгаадаг. Тийм. Нэрээ чи сүүлд гэхдээ анзаарсан тий. Тэгээ тэрийг болохоор би зүгээр уруул хатгаараа тэгээд байгаа юм байна гэж боддог байсан чинь зүгээр яг ингээд амар намайг бухимдуулсан үе гарч ирэхээр ингээд зулгаадаг тийм тий. Тэгээд яг тэгдэг. Тэгээ тэрийг яг бүр өөрөө яг эрчимтэй анзаарснасаа хойш болсон байсан. Тэгээд бүр өмнө гэж одоогоос нэг жил гарны өмнө ч юм уу те ингээл маш их тийм стресс маань хүндрээд депрешн болоод тэгээ ингээд бүр юм сэтгэл готрлын төвшний те юм маш хүндрлийн төвшний үедээ ахт болохоор би нөгөө ингээд арьсаа зулгаахаар тэр маань ингээд миний стрессийг надаас одоо тайлж байгаа юм шиг санагддаг байсан. Self harm гэдэг шүү дээ. Тийм. Одоо надтай адилхан тийм зүйл хийдэг ч юм уу хийдэг байсан хүмүүс байж байна. Одоо энийг бол яг self harm буюу өөрийгөө өвтгөх. Тийм сэтгэл готрол одоо нэг тийм таагүй үе өсвөж шууд ингээд насаар та. Чи нүдэн чинь торж гин үү? Үгүй. Битүүлээрөө. Тэгээд яг тэгдэг байсан. Тэр бол маш буруу. Бүр ингээд би өөрөө мэдхгүй зүгээр сууж захтайг ингэдэг байсан байгаа байхгүй ингээд. Тэгээ энэгээр ингээд айгу сорвтой болсон байсан чи одоо харьцангуй. Тэгээ бүр яг тэрийгээ би яаж хүндэрснийг мэдсэн гэсэн чи ингээд хөх найзуултал нь энэ доторхойгоо зулгаагаад тэгээд бүр ингээд арсыг нь ингээд махтаанд баг ингээд хумсаараа ингээд татаад гаргаад ирсэн байсан. Ингээ миний энэ гар ингээ хөхрөө тэгээ тэрийг нууж подолк юм ч юм уу нэг юм подолк юм уу эсвэл цамц мөн зөмсөд тэгээ тэрийг өөрөө мэдхгүй ингээл байнга ингээл зулгаагаал за сандраад нэг юм сандраад нэг юм шалгалт өгч байгаа хөвч ингэж мэгцэн тэгээ тэр яг хизээ эхлээд хизээ болсныг бол би мэдхгүй гэтээ тэрийг ингээд өөрөө анзаараад эн чинь юу энэ чинь маш буруу зүйл юм биш үү тэр бол ингээд нилээн одоо сэтгэл зүйн төвшин хүндэрсэн үед илэрж болдог тийм одоо зүйл юм билээ л дээ уншиж судлахад тэгээд тэрийг бол би яг өөрөө ажиллаад яг өөрөө ярилцаад тэгээд ингээд яг тэр үедээ болох ёстой гүнзгий амьсгаа аваад тасгал масгалыг ганцаараа байхдаа ингээд гүнзгий амьсгаа аваад тэгээд ингээд гоё ингээд
Тэг би яагаад өөрийгөө өвтөх ёстой гэж миний ээжийн төрүүлсэн, аавын маань төрүүлсэн ийм гоё бий гэж бодоод тэгээ яг баг багаар болсон. Гэтэ яг хизээ эхлээд хизээ дуусныг бол мэдэхгүй. Гэтэ бас хэрвээ ямар нэг байдлаар тийм юм одоо таны хүүхэд ч юм уу эсвэл та өөрөө ч юм уу тийм зүйл хийдэг бол тэ хийж байсан бол тэр бол одоо хамгийн буруу юунуудын нэг шийдлүүдийн нэг шүү. Шийдэл биш те аргуудын нэг. Тэг өөрийгөө яг хүн чинь угаасаа нөгөө нийгмийн амтан учраас юу ах хэрэгтэй. Яг тийм үедээ хэнийг хажуудаа байлгах уу гэдгээ ер нь өөр амар зүг сонгох хэрэгтэй. Яг тэгвэл угаасаа л хүн гэдэг чинь ингээм олон дундаа байх ёстой. Олон дундаа байж ич тэр чинь ингээд би бинийгаа нөгөө гоё энергиэр ингээ аваа явдаг. Тэнгүүд чи ингээд дандаа муу мухаа бодлоо дандаа муу юм ярьдаг хүмүүс таамтах юм бол яг л тийм л юм. Харин яг хэцүү үед чинь яг яаж тусалж дэмжиж байгаа тийм хүмүүстэй хамтаах бол хэцүү үед чинь яг үнэхээр кэр хийж гинөө эсвэл зүгээр л хажууд чинь ингээ хараад байж хөндлөнгөөс чинь хараад байж гинөө гэдгийг бас анзаарах амар чухал. Тэгээ би яг тэрийг бол тухайн үед эхлээд нандаас хүртэл нуудаг гэсэн байгаа байхгүй. Тэгээ би тэрийг ингээд бас сүүлд олж мэдээ тэр намайг бол амар хямрааж исэн. Тэгтээ ямар тач ямар нэг аргаар даваа тул гарцсан байна. Яг хоо жоохон бахарч байна. Тэгээ бас нэг юм араа. Миний ингээд айгүй хамгийн ингээд буруу бас өмнө хийдэг байсан зүйл заяа. Тэр маань намайг асар их стресстүүлж асар их зовоодог байсан зүйл байгаа байхгүй юу? Хүнд буруу сэтгэл төрүүлчихгүй. Тэгээд үгүйгээд хэлчих юм бол би муу юм болчих. Би хүн муу болоод нөгөө хүнийг гомдоочих уу гэж боддог. Тэгээд тэгэл ингээл тэр ч найзаагаа яах уу, энэ ч найзаагаа яах уу. Тэгэл би ингээл ирээд удааг байхдаа ингээл тэрэндээ ч бэлэг явуулъя, эндээ ч бэлэг явуулъя. Тэр маань тэр найз маань ч ингээд гомдчих уу, энэ найз маань ч ингээд гомдчих уу. Би ингээд өөрөө ингээл нөгөө ингэж боддог гэсэн. Сайн найз хайхаасаа илүү чи өөрөө сайн найз байгаад ирэх юм бол чи ингээд аяндаа сайн найзтай болно гэдэг үгэнд би амар итгэдэгсэн аахгүй юу. Гэтэл яагаад намайг буруу трит хийж байгаа найзд би сайн хандах хэрэгтэй юм бэ те. Бас ингээд тэгэл ингээд чамд энерги зарцуулж чиний төлөө яг чаны гаргаж байгаа шиг сэтгэлийг гарахгүй байгаа тэр хүмүүст чамааг ингээд одоо амжилтын чинь талархдаггүй чамд гоё үг хэлдэг үү дандаа ховж ивэрдэг. Ер нь ингээл үгүй байсан ч зүгээр л чиний хажууд юм орчиж идэг тийм одоо хүмүүст яагаад чи өөрийнхөө хамаг энергийг ингээд зарцуулах хэвтэй. Яг тэгээд ирэхээр хүн өөрийгөө амар их зовоодог. Яна тэр намайг энтэй уулзсан чинь тэр маань ч ингээд гомдчих уу те. Энэ маань ч ингээд гомдчих уу те. Манай ээж яг тийм штэ. Ингээл хүн болгон санаа зовоол. Тэгээ би бүр тэрийг ер нь Америкт ирснээс хойш ингээд бүр маш ингээд болсон. Тэр бол ингээд надад айгүй хэрэгтэй зүйл. Гэтэл би ингээд Монголд ингээд бүх хүн туслах гал бүх хүнд ингээд найз байх гал хичээдэг гэсэн. Тэгээ тэр чинь хүний ингээд энергийг бүр ингээд шавхацдаг. Хүн бүхэнд ингээд нэг хүн ингээд зүтгэдэж өчрөхгүй шүү. Тийм ингээд бүр барагдчихдаг. Тэгэхээр ерөөсөө чи зүгээр шаардлагатай үедээ л тийг ямар хүнд ингээд яаж харьцах уу ингээд хүмүүс чинь нөгөө худлаа чистэ хүн ялгаж харьцдаг юм байна мэн гэдэг штеп. Гэтэл яг үндэ хүн болгон хүнийг ялгаж харьцдаг. Зүгээр ялгаж харьцах ч ёстой. Гэтэл яагаад ингээд одоо би жишээлбэл пүүдэтэй харьцаж байгаа эсвэл ингээд 7 хоногийн өмнө танилцсан хүнтэй харьцаж байгаа хоёртой би шал өөр харьцна. Ялгаж харьцаж штеп. Миний дүү 7 хоногийн өмнө танилцсан хүн гэд ялгаж харьцаж байгаа штеп тий. Яг тэрнтэй адилхан шаардлагагүй хүмүүст битгий энерги зарцуулаарай. Тэгээд үгүй гэж хэлэхээс хизээч битгий бас одоо яагаарай тий. Багаар суралцах хэрэгтэй. Гэхдээ багаар л сурдаг юм билээ. Яг нэг өөртөө ингээд юу normalize гэж гэсэн үг шүү дээ. Accept хийгээд багаар хүлээн зөвшөөрөөд тэгэхгүй нэг дор шууд окей. За одоо шууд ингэчийг гэлтчихгүй дандаа нэг багаар эн чинь нэг өөртөө дадал болгож ийж ингээд гэд нэг ингээд гэд нэг өгүүлбэр уншсны дараа ийм утгатай байсан юм шүү дээ гэдээ ойлгодог шиг ингээд давтамжтай хийгээд тусам эн чинь ингээд чамд юу болж ийн гэсэн үг. Одоо normalize болж ийн гэсэн үг. Тэгээ normalize болж ийн гэсэн үг. Тэгээд миний бас нэг ингээд нэг ярмаар байгаа юм заяа. Одоо ингээд хүн болгонд ямар нэг асуудал гарч ирж байгаа шүү дээ. Тэнгүүт яагаад надад асуудал гарч ирээд байгаа юм бэ гэд угсаал асуудал байна заяа. Тэгээд угаасаа юм уналт босолттой байж ич л хүн ингээд юм амьдрах ёстой. Тэгэхгүй бүх юм тэгш ингээд байгаад байгаа юм бол хүн ингээд амьдралын утга учирыг мэдэхгүй, аз жаргалыг мэдэхгүй
ямар нэгэн саад бэрхшээл жижигхэн асуудлууд ингээд жижиг сажиг юмнууд бүгд ямар нэгэн шалтгаантай болохоор л болдог гэдэгт би бүр амар итгэдэг байхгүй юу. Тийм болохоор ингээд ийм юм болсон чинь би ингэсэн юм байна. Би яах ч тэгвэ гэхээр тэгцэн болохоор би энийг ойлгочлаа штэ ёо гэд нэг дараа ихэ тэхгүй гэд яг ингээд багаар надад болж байгаа асуудлыг яагаад над дээр гэж бодохгүйгээр окей за энэс нь энийг авчи яг тухайн үед ингээл хэцүү санагдана штэ тэр чинь тэгээд it's not gonna stay forever тэгээд багаар хийлээгээл суралцгаамаа суралцаал байх ёстой уналт босол хүний амьдрал заавал байх ёстой гэж боддог. Яг нэг ийм үг гэдэг чинь энэ нэг яг юун дээр гардыг би мэдэхгүй гэхдээ энийг амар сандаг заяа. Одоо ингээд чи ингээд явж байгаад өглөөс ирээл ингээд бүх юм чинь бүтлгүүтэл эхлээл гадаа гарч хүнтэй ирэлдээл авч явсан кофегоо шалаар нэг асгаал цаашаа явж байгаа бүдэрж унаал за ингээд нэг бүтлгүү ийлээ гэж дээ заяа. Тэгсэн чинь тэрэн дээр ингээд юу хэлээд вэ гэхээр хөөх чи ямар азтай юм бэ? Илчиний хүнд илж штэ. Бис төглөөс хойш ингээд бүтлгүүдэлстэй амар стресстэй яац өдөр вэ гэлээ. Хөөх ямар гайхалтай юм бэ? Чамд ийм өдөр ганцхан өнөдөр л тохиолдно гэж боддоо. Өдөр болгон ийм байхгүй ямар гайхалтай вэ гэд. Яг өдөр болгон яг тэр өдөр шиг стресстэй байхгүй нь ямар гайхалтай хэрэг вэ? Чиний амьдралын хэдэн зуун өдрүүд дотор ганцхан л тийм өдөр гарч ирж байгаа нь ямар гайхалтай вэ? Гэт тэр бас яг би заримдаа яг тэр үг надад амар гой санаанд орж ирдэг цаа. Тэгэл нэг муухай үнтэй таарчих юм бол хөөх энэ үнтэй би өнөөдөр л таарж байгаа нь ямар азтай хэрэг вэ гэж бодох нь бас амар гоё зүйл. Үнэн. Тэр нэг ээж байн хэлдэг шүү аавч хоёр. Бүх юм тэгш байхгүй. Тэгтээ. Яг тэнгууд дандаа л нэг юм жоохон хэцүү ингээл яас үед тэгш юм гэж байдгуумаа минийх үү. Яг тэгдэг заяа ингээд. Тэгээд үг сонсож сурах шүү. Ингээд яа тэгээд бист тэр намайг ингэсэн чинь би тэгээд тэр намайг яагаад ингээл ярангууд амар гой тайван гэдэг. Яг ингээд нэг кинон дээр гардаг нэг эд шидийн хүн шиг л байдаг. Яг ингээд ерөөс хүнд муу хэрүүл сурах шүү. Өргөж чиний чихэнд дээр чи ингээл гой цэцэг зэлгэрүүлэл ингээд ах тийм хүн байхгүй. Муу хүн ч гэсэн байна. Яг уу тэр муухай ааш таарсан ч үе байна тэр хүнд те. Тэр болгоныг ингээд өөртөө тусгаж авалгүйгээр маш хөнгөн явж сурах хэрэгтэй шүү. Сайн уг тэнцүү хүлээд нөгөө нэг зэмлэл дандаа ингэж хэлдэг. Зэмлэл магтаал хоёрыг зэмлэл хайр хоёрыг зэрэг тааж сур гэд. Манай бүр дандаа тэгж хэлдэг заяа. Тэгэл бас аавын нэг хэлдэг үг гэдэг нөгөө юу өнгөрсөн 1 минут эргээд хилээж болохгүй гэдэг. Тэгэл яг зэмлэл хайр хоёрыг зэрэг дааж гэдэг шиг тэгэл жаргалаа эдэлж байгаа бол зовлонгоо дааж сурахтаа зовж байгаа бол жаргаж сурах хэрэгтэй ч юм уу те. Тэгэл тийм. Одоо жишээлбэл битээрт ингээл сошиал медиагаар амар гоё ингээл гоё хүмүүс ямар гоё юм бэ? Өстой гоё, тэр чин гоё юм, тийм юм, энэ чин гоё юм гэж хэлэнгүүд битээрт амар гоё талархаж байгаа штэ. Тэнгүүд ганц хоёрхон цөөхөн тийм муухай эн чин тэгсэн байна. Ямар муухай тархалцсан. Эсвэл юу гэдэг ингээд өө хайгаал тэр чин тэгсэн байна. Яагаад ингэж байгаа энэ төр гэдэг. Тэгэл бодно тий. Тэнэг хоёр геймээ гээд амар муухай ингээд амар муухай комент бичсэн хүмүүс байдаг заяа. Тэнгүүд тэндээс битээр яаж ангижирдаг вэ гэхээр зүгээр л устгахчдаг. Зүгээр тэгээ бас тэр олон 100 мянган гоё чат, гоё мессежийн дунд ганцхан тийм муухай үг хүн тийм битээр тэр хүн бодор хийхгүй байгаа байхгүй. Харин тэр хүн тэрийг үзээрж ирээд бүр ингээд амар цагаа зорчуулж үзснээ ингэж бичигээд ингээд хөдөлмөрлөө тархинд нь тийм л юм бодогдчихин гэхээр амар сонин санагддаг байхгүй юу. Тийм болохоор муухай хэлж байгаа ер нь тиймэрхүү чихчин сонсгож байгаа юм зүгээр л игнордоод өнгөрөөрөө манайхаа. Тиймэрхүү бол бэйстэй амьдрал битээр ингээл зөндөл тийм гардаг. Би бол ялангуяа Instagram энтер дээр муухай комент бичсэн шууд болоо болчихдог. Тийм яа. Тэгээ яг энэтэй адилхан манайхаа та ингээл өнөөдөр хэцүү үе тохиолдож болно. Тийм мөнгөний асуудал, харилцаа хоорондын асуудал, гадаагаараа түгжрээ ингээл стресстэй асуудал амьдрал зөндөө байгаа. Тэгээд хамгийн гол нь яг тухайн цаг үеэ ингээд яг амар гоё ингээд бодоод бясалгаад те яг чамд одоо ямар нэг хэцүү зүйл тохиолдож ивэл хэсэг хугацааны дараа зүгээр болно. Та нэг хэсгийн хугацааны дараа нөгөөдгийгөө баг инээгээд ярьж байна. Та өнөөдөр гараад бүдрээд унсан бол хөөх ямар гайхалтай юм бэ? Би өнөөдөр яг өнөөдөр шиг ийм өдөр миний амьдрал өнөөдөр л тохиолж ин гэж бодохоор те ямар гоё юм бэ? Яг тухайн үед бол тэгж бодож чадахгүй ч гэсэн гинт унчаад
өнөөдөр л ингэж тохиолд маргааш өдөр болгон юм байх хэрэгтэй гэж бодож чадахгүй ч гэсэн зүгээр ерөнхий ойлголтыг нь тийм ер нь бол аюу санаа намаас нь яваад өглөө чадахгүй ч гэсэн тийм стрессдэх өөрийгөө бүр нөгөө эсийн төвшөнд ядраах хэмжээний битгий ингэж манайхан бас одоо стресс дээрээ тий нөгөө стрессцэн хүн чи яг энд нэг өвчтөд байхаа байнга ингэж явсараа тий яг ингэж тухайн ингэж. За тэгээд чиний одоо подкастынхаа төгсгөлд хэлэх маш гоё нэг зөвлөгөө. Тэгээ би бас нэг зөвлөгөө хэлээд тэгээ хойлоо. Тэгээ ер нь бол стрессийн талаар зөндөл юм ярьлаа. Гэхдээ стрессээс хүний амьдралаас хизээж салахгүй ямар нэг асуудал байнга гарч ирсээр болно. Тэр болгон ингээд байнга энд чинь ингээд байхгүй үргэлжлэхгүй шүү дээ. Тэр тухайн хугацаанд болж байгаа зүйл одоо энэ стрессийг давлаа гэхэд дараа дахиад нэг тийм асуудал гарч ирнэ. Тийм болохоор ингээд өөрийгөө сайн ойлгоод юу ч тохиолдсон тэрнтэйгээ ингээд би энийг ингэж дийлгэж чадна гэдэг нөгөө гаргалгаагаа амар сайн гаргаж сурах хэрэгтэй. Тэг хэцүү үед чи эргэн тойрондоо хэнийг байлгахаа бас маш зөв сонгох хэрэгтэй. Тэг чи ингээд токсик найзуудаасаа олдохоос битгий санаа зов. Токсик одоо юу гэдгийг үерхэл дотны хүмүүсээсээ ингээд зайгаа барахтаа зөрөгтэй бай. Тэгээд стресс бол байнга энд байна. Гэхдээ чи угаасаа ингээд бүгдийг даваа гарч чадна. Тэрэнд стрессэндээ шомпох уу, стрессээ уландаа гიშгэх үү гэдэг бол таны сонголт те. Тий ингээд өөрөө угаасаа л чи угаасаа гоё байна. Гэхдээ юу гэх юм. Миний нэг хинээ түрээд ах юм. Би нэг юу яаж авах санагдаад ах нөгөө нэг тайзан дээр гараад нэг шагнал авчаад нэг үхэлж байгаа юм шиг. Эсвэл найран дээр үхлээд байгаа юм шиг. За ямар ч тач тэгээд өөртөө сайн ярилцаад жижигхэн өглөөгөө эхлүүлэхээс эхлээд жижигхэн асуудлууд дээр ингээд дийл хийж сураад аяанда тэр чинь ингээд айгуу гой том амар гой чадвар болоод амьдралд хэрэг болох болно. Тийм болохоор одоо ундахж байгаа бол битгий муухай хав үзэрээ. Өглөөс ирж байгаа юм бол битгий бас муухай хав Facebook дээр муухай юм үзэрээ. Тэгээд гой дуугаа сонсоод хайртай хүмүүстэйгээ уцаар яриад маш сайхан өдрийг эхлүүлээд маш сайхан оройг өнгөрүүлээрэ гэж хэлмээрээ. За миний хувьд болохоор та ямар ч хүн хэдэн ч настай, ямар ч амьдралын хэв маягтай, ямар ч эрэгтэй эмэгтэй, ямар ч хүн байж болно. Зүгээр ингээд стрессдэж байгаа бол стрессээ тайлах маш эрүүл тийм нэг аргыг заавал олж аваарай. Гарч гүйдэг үү, эсвэл дэвтэр дээр бичдэг үү, дасгал хийх үү, эсвэл йога хийх үү, медитейшн хийх үү, хоол хийх үү, гэрээ цэвэрлэх үү, ямар арга таны стрессийг бууруулж чадчихин яг тийм гоё шалгарсан гоё аргуудтай болж аваарай. Гэхдээ хизээж бити буруу аргыг сонгоорой л гэж хэлмээр байна. Тийм өөрийнхөө зөв асуудалтай дийлэх аргыг олоорой. Тийм тэгээд хүн болгон стресст энэ үлийг бидний одоо энэ бид нар үстэй унаал ингээд ургаж идэх яг адилхан зүйл те. Тэгэхээр ингээд стресс хизээч амьдралаас гарахгүй зүгээр тэрнтэй яаж дийл хийж өөртөө хүлээж авна гэдэг чинь бол таны сонголт учраас гоё стресст те гоё стресстэй те. Тэгээд өнөөдрийн маань бас ийм хөөрхөн асуултнуудыг асууж ингэж яасан пүдэд баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань Lip Gloss and Lemon Drops-ийн эпизод 3-ын энэ хүрээд дуусгаж байна. Тэгээд амьдралд стресс хэрэгтэй guys. Тэгээд бүгдээрээ одоо маш гоё стресс дээрээ бас чадхаараа гоё стресстэйж амьдрээ. Тэгээд та энийг үзэж байгаа өглөө босч байгаа юм бол өдрийг маш сайхан өнгөрүүлээрээ, заавал инээмсэглэж сэрээрээ. Тэгээд орой унтах жах юм бол сайхан амраарай. Тэгээд бид хоёрыг үздэгт баярлалаа. Тэгээд бас гоё комент бичсэн хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа эпизод 4-төө тэгээд та бас өөр стресс дээрээ яаж тэмцдэг вэ? Ямар арга байдаг вэ? Өмнө нь буруу зүйл хийдэг байв уу? Бас бид нартай хуваалцаад комент хэсэгт бичээрэй. Тэгээд дараагийнхаа одоо бид хоёроор юу яриулмаар байна, юу сонсомоор байна, санаа оног бид хоёр үргэлж одоо хүлээж байгаа. Энэ нөгөө нэг яг дуусглаа. Тэгээд тийм байна. Тэгээд дараагийнхаа санаа онлоо бас та бүхэн минь харамгүй сайхан хуваалцаарай. Бид хоёр бол
нээлттэй. Тэгээд бид хоёрыг follow хийхээ мартаа, Instagram дээр дагахаа мартаа манайхаа. Тэгээд lip gloss And lemon drops. Тэгээд дараагийнхаа эпизодоор уулзцгаая манайхаа